Эртээ үрдийн цагт нэгэн улсад хоёр өөр хот оршин тогтнодог байжээ. Оршин суугчид нь яг адилхан хүмүүс боловч эсрэг тесрэг үзэл бодолтойгоос тэд хамт байж таардаг байлаа. Иймээс тэд хоёр өөр хотод амьдардаг байж. Аз жаргалын хотод нэгэн гэр бүлд удаан хүлээсэн хүү мэндэлжээ. Хүү эцэг эхийн хамт элэг бүтэн өсч сэргэлэн цовоо зоригтой болон торинлоо. Удалгүй дунд сургуульд орж сургуулийнхаа гэрэлгэх охинтой сайн найзууд болж хамт гэрийн даалгавраа хийж хичээлдээ явж чөлөө цагаараа тоглож дотн найзууд болсоор байлаа. Нэгэн орой харанхуй гудмаар харихаар алхаж явтал хэдэн хүн нэг охинг чирч гудчин машиндаа суулгаад өөрсдийн хот руу авч явахыг харжээ. Үүний гайхсан тэр гэртээ ирээд ээжтэй хэлсэн боловч ээж нь санаа зовоод л өнгөрлөө. Маргааш нь гэрэл хичээлдээ ирсэнгүй. Дараах өдөр бас л хичээлдээ ирсэнгүй. Харин түүний эцэг эх нь багштай нь уулзаж байхыг хүү харлаа. Гэрэл алга болсон учраас хичээлдээ ирээгүй мэдэж гэрлийн эцэг эх нь хүүгээс хамгийн сүүлд хизээ уулзсан болохыг асуулаа. Хүү сайн найзтай санаан зовж хаана байгааг нь мэдхийг хүсээд хайхаар явсан юм. Тэр замдаа олон хүнтэй таарч хөгшин хүн болоод жаахан хүүхдүүдэд тусалж явсаар орой болоход нэгэн газар ирлээ. Тэнд цөөхөн хүн модны цахад нэгэн охины тухай ярьж зогсохыг сонсоод гэрэл хаана байж болохыг мэдлээ. Ингээд хүү гэртээ ирээд ээж авдаа хэлтэл тэд нөгөө хотын хүмүүс хүүхдийг авч явдаг тухай ярьж өг. Хүүг тийшээ явахгүй харийн хотоос холдож болохгүй захилаа. Сайн найз нь олдолгүй хэд хоноход хүн санаан зовж түүнд туслах ёстойгоо ойлгож муу хүмүүсийн хот руу явж түүнийг хайхаар шийдлээ. Олон хүн нааш цаашаа холхиж тэр хотын хүмүүс уур уцаараар дүүрэн байлаа. Хүү тэднээс айсан ч найзыгаа олохоор хайж агаад хөлд нь нэг зүйл тулж бүдэрч унлаа. Үлмий доор лантуу хөвтөж байв. Хүү лантууг автал гэрэл цацарч орчинг гэрэлтүүлж гэрээсээ гарахдаа өмссөн тамирын хувцс нь гэрэлт лантуугийн зурагтай шидэт нүмерэг малгай баатрийн хувцастай боллоо. Ийхүү хүү лантууг гартаа барин цааш явсаар хэд хоногийн өмнө нэгэн охин суулгаад аваад явсан машин дэрвдүүр нь энэ үед зөрөөд өнгөрөв. Тэр араас нь хурдаараа гүйцээд очтол өндөр хар хувцастай хүмүүс машинаас нэгэн том цүнх чирэн бууж ирэхэд гэрэл найзынх нь хоолой тэндээс сонсогдлоо. Хүү тэднээс айсан ч зориг гарган тэдний зүг очоод гэрэлт алах шидэт нүмергөөрөө тэднийг хашрааж хайрт найз гэрэлтэйгээ хамт хайрын хоттоо эргэн иржээ.